Орчлон ертөнцийн эзэн хүн төрлөختөнд үнэхээр хайртай учраас ганц хүүгэн илгээсэн юм. Учир нь мөнхийн зовлонд орох ёстой хүмүүс хүү Иесуст итгэвэл мөнхийн амьдралд орж чадна. Иймээс хүн төрлөختнийг яллахын тулд биш, харин аврахын тулд тэр хүүгэн илгээжээ. Амьд бурхан Есүс Христийн ариун өргөө анх Багнуур хотод 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн сонгож авсан хайртай хүү Батуулдын ууган баярыг энэ хотод илгээснээр амьд үг Христийн чуулган эхэлсэн түүхтэй. Бид анхны цуглаанаа өөрийн гэртээ гурвуулаа эхлүүлж байсан тэр цаг саяхан билээ. Бурхандаа итгэсэн тэр өдөр цаг мөч ямар үнцэнтэй байсан юм бэ? Анхны хүүхдийн цуглаанаа 2013 оны 3 сарын 25-нд эзнийг алдаршуулан эхэлсэн байдаг. Анх пастор ууган баярын Библийн сургуулийн ангийн хамт олон болон илгээлтийн баг илгээлтээр ирж эзний хаанчлалын төлөө хамтдаа залбирч эхэлсэн. Эзэн хайртай хүүхдүүдээ энэ цуглаан руу илгээнэ гэж лавтая итгэж залбирч байсан тэр мөчийг эзэн бурхан ерөөн адсалсан билээ. Ингэж 2013 оны 3 сарын 18-нд амьд үг Христийн чуулганы нэгэн мөчрөөс бяцхан жимс соёолж Багнуур амьд үг Христийн чуулган эхэлсэн түүхтэй. Бурхны үгэнд итгэж дуулууртай дагсан хүн ерөөлтэй юм. Тийм ээ, бид итгэлээрээ алхсан. Итгэлээрээ Бурхны алдрыг олж харсан юм. Бид эзний амьд үгийг Багнуур хотын зүрхэнд нь тунхаглах болно гэж залбирсны хүчээр эзний гайхамшиг газар сайгүй болсоор байлаа. Хоёр дахь цуглаанаа залуусын 17 байрын нэг тоотод хийж байсан. Манай цуглааны дээр Бурхны ерөөл байсаар хүмүүс эзнийг ирж хайсаар тиймд бид байраа томсгож 25 дугаар байрны нэг өрөөнд цугларч байсан. Мөн удалгүй 17 дугаар байрны 2 өрөө байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан бол мөн л байраа томруулж 22 дугаар байрны 3 өрөө байрыг засаж тогтжуулан итгэлээрээ хамтдаа байсан. Бидний итгэлийн ахын дүүс хамтдаа Бурханд найдсан хിവэрэ захиргааны заалыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй. Сургуулийн заал, мэрэгжлийн хяналтын доорх заалыг гэх мэт олон ч заал байрыг бид түрээсэлдэг байсан. Улмаар Бурхан хангасаар байсан тул 10 хантай Монгол сайхан гэрт хүртэл агуу Бурханыг алдаршуулан магтаж байсан шүү. Үүний дараа эрүүл мэндийн нэгдлийн Б1 давхрын заалыг түрээслэн эзэнд үйлчилж байлаа. Бидний нэгдмэл итгэлээр хайраар үйлчилж байг Бурхан өрөөж 2021 оны 12 сард бид өөрсдийн сүм чуулганы байртай болж одоо хүртэл олуулаа хуранчулж итгэл дотроо итгэмжтэйгээр үйлчлэн амьдарцгааж байна. Амьд өгчүүд бид нутгийн чуулгануудтайгаа Христэд итгэгч ахын дүүс нартайгаа зориг нэгдэн Багнуур хотоо христчин хот болгохын төлөө залбирэн агуу Бурхны тушаалыг биелүүлэхийн төлөө хичээн чармааж үйлчилсээр байгаа ийм л нэгэн энгийн хамт олон билээ. Өнөөдөр Багнуур амьд үг Христийн чуулган 2 пастор, 7 ахлагчтай, 24 нээлттэй эсийн бүлгийн удирдагч нартай Агапе бүс, Хозанна бүс, Иммануэль бүс, хүүхдийн хөтөлбөр, өсвөрийн хөтөлбөрөөр дамжуулан эзэн Бурхны хаанчлалын төлөө сүнс сэтгэл залбирлаараа нэгдэн Монголоо Христийн дагалдагч болгох агуу үйлсэд хамтдаа урагшилсаар байна.
Амьд үг Багнуур Христийн чуулганы пастор ахлагчдыг танилцуулж байна. Пастор Адуун чулуун овогт Батулдын Ууган баяр. Пастор Боржгон овогт Мичвийн Хонгор зул. Ахлагч Шангас овогт Сумьягийн Баатар уул. Ахлагч Олхонууд овогт Ширчингийн Лавг сүрэн. Ахлагч Боржгон овогт Гомбын Эрдэн чимэг. Ахлагч Бисүүд овогт Нямхүүгийн Инх туяа. Ахлагч Бишрэлт овогт Оюуны Саран заяа. Ахлагч Боржгон овогт Адья долгорын Хүрв сүрэн. Ахлагч Бичээж овогт Бат жаргалын Төгс жаргал. Ахлагч Шарнууд овогт Цэвлийн Ганбаатар. Багнуурчуудад Бурхан үнэхээр хайртай тул өөрийн хайртай хүү амьд үг Христийн чуулганы тэргүүн пастор Лам сүрэнгийн Батвалдаар дамжуулан Ууган баяр, Батвал, Хонгор зул, Бадам жаргал нарыг Бурханы хайрыг түгээх хүндтэй хариуцлагатай үйлчлэлийг хийлгэхээр илгээсэн билээ. Манай сумын өнгөрсөн он жилүүдэд үйлчилж байсан үйлчлэлийн талбарууд. Харанхуйд амьдарч буй хайртай хүмүүстэй эрх чөлөөг мэдрүүлдэг чөлөөлөлтийн үндэс хичээл. Хуучин амьдралаас салгаж гайхамшигын амьдрал руу хөдлөн дагуулдаг шинэ амьдрал хичээл. Шин содон сайхан зүйлийн талаар хууч хөөрөн суудаг кофе тайм нөхөрлөлийн цаг. Эртлэн босч эзний үгийг амтлахаар яаран уулздаг өглөөний залбирал. Зүрх сэтгэлийг ангаан эдгээдэг эдгэрлийн баяр хөөр хөтөлбөр. Амьдралын бүхий л асуудлаа өргөн барьдаг залбирлын цуглаан. Өдөр нь үүлэн багнаар, шөнө нь галан багнаар хамгаалуулж залбирлын манаанд зогсдог шөнийн залбирлын үйлчлэл. Цэвэр ариун зүрх сэтгэлдээ инхрээ үрсэд маань үйлчилдэг хүүхдийн хөтөлбөр. Итгэлийг өвлөн амьдралын их талаарууж игүүрлэгч хүүхдүүдийн маань өсвөрийн хөтөлбөр. Энэрэнгүй зөөлөн сэтгэлд эрхэмсэг инхрээхэн гүнж нарын эмэгтэйчүүдийн семинар. Эх орноо хамгаалахад итгэл төгс бэлэн байдаг эрчүүдийн нөхөрлөл. Хайраар дутаж яваа хэн нэгний халуун цэгт хурч очдог хайрын ирэл энерлийн үйлчлэл. Агуу бурхнаар анх сонгогдсон дайчин баатруудын аавын сургууль. Ирээдүйн өрөөдмө залгуулсан эрхэмсэг үнцэнтэй эхчүүдийн ээжийн сургууль. Хотоод гидсийг баярлуулан дулаад суулгах халуун арц үйлчлэл. Крисмас баярын онцгой сөрбриз болох хайрын 100 бэлэг үйлчлэл. Хэрэгцээтэй бүхнийг харамгүйгээр тараадаг хэрэгцээ шоп үйлчлэл. Хөөрхөн хүүхдүүдийг хайрлан халамжилдаг хүүхдийн хайрын эрэл үйлчлэл. Хэрлэнгийн хөвөнд хөдөөлөн буудалдаг хамт олон бултаараа цугдардаг зуны кемп нөхөрлөлийн цаг. Байгалийн цэвэр агаарт баясан зугаалдаг цасны баяр хөтөлбөр. Эзний өдөр ялалтын өдөр, баярын өдөр болох онцгой үйлчлэл, ням гаригийн баярын цуглаан. Ирээдүйн багнуурчуудыг гэрэлт зам руу хөдөлдөг нийгмийн үйлчлэл болох зан чанарын хичээл. Жил бүрийн 12 сарын 25-нд хүндэтгэн тэмдэглэдэг Христмас баяр. Хүмүүст онцгойлон зориулагдсан нээлттэй эсийн бүлгийн үйлчлэл. Тарьсан үр жимсээ хураан авдаг ургацын баяр нөхөрлөл. Бурхны тушаалын дагуу үйлчилдэг эцэг ихтэй талархах өдөр баярын үйлчлэл. Ирсэн зочдыг инээмсэглэн угтан авдаг угтагчийн үйлчлэл. Эзэн бурхнаа магтан алдаршуулдаг магтаалын багийн үйлчлэл. Хорвоогийн амьдрал хатууж хаанч хайраа харуулдаг хорихын үйлчлэл. Теологийн боловсрол олгодог теологийн өрх төгсөн Библийн сургууль. Сайн мэдээг бодтойгоор түгээдэг Самарын бэлгийн үйлчлэл. Авралын сайн мэдээг аятайхнаар тараадаг Альфа үйлчлэл. Цаг үеэ мэдрэн цоцшгүйгээр үйлчилдэг нүүрсний үйлчлэл, бууз ажиллагаа, бэлэг үйлчлэл. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхаглал гэсэн тушаалын дагуу явдаг илгээлтийн үйлчлэл. Хоримтлал үүсгэн санхүүгээ арвжуулдаг хамтын сангийн үйлчлэл. Асуудал бүхэнд бэлэн зогсдог ахмадын залбирлын үйлчлэл. Эдгээр үйлчлэлээр дамжуулан Багнуур амьд үгчүү эзэн бурханд үйлчилж Багнуур хотоо Христчин хот болохын төлөө залбирцгааж байна. Эзний амьд үгийг сонсож, итгэл найдварын хаалгаа нээн өгсөн хэн боловч өрөөгдөн
Бурхны зааварчилгаанд итгэсэн багнуурчуудаас хинч мөхөхгүй, харин мөнх амьтаа болох юм. Багнуурчуудад Бурхан маш их хайртай. Орчлон ертөнцийг үгээрээ бүтээсэн агуу амьд Бурхны ивэл өрөөлөөр багнуур амьд үг Христийн чуулган өдгөө 10 жилийн халуухан цаг мөчтэй ийхүү баяр хөөр нэгүслэр дүүрэн бэлгснаар энэ онтойгоо өчрөн золгож байна. Амьд үгчүүд та бүхэндээ эрсэн зочид паструудад 10 жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргэе. Та бүгдийг эзэн Бурхан мянган үеийн хүртэл ерөөн адислах болтугай. Халелуя. Бурхан алдаршиг. Амен. Амьд үгчүүд бидний зориг. Ариун сүнсээр өдөрдүүлэн амьдарч, түүнийг сүнс ба үннээр хүндэлж, аврагч Есүс Христийн дотор жинхэнэ дагалдагч болон бэлтгэгдэж, авралын сайн мэдээг хүн бүрт хүргэн, Бурханы сүр жавхланд чуулганыг байгуулцгаая.